За ховдын солилцоо 18 дугаартай Рун Сауло гэж тоглогч орж ирж байна. Ахын ойлгомжтой тэр Нанамури суудсан байж магадгүй юм. За төвд Бат Эрдэнэ суудсан харагдаж байна. Их хамгаалан жоохон урагшилтсан байгаа байдал харагдаж байна да. За тийм байна. Нанамури Бат Эрдэнэ 2. За нэртрийн нэг гол бас хайж байгаа нь ойлгомжтой. Ховд ивлгүүд алдчихлаа. За буцаад авсан дээр цохих боломж гарч ирсэн. За зөксөн бөмбөг хаалт. За нэртрийн нэг гол бас хайж байгаа нь ойлгомжтой. Ховд ивлгүүд алдчихлаа. За буцаад авсан дээр цохих боломж гарч ирсэн. За гарааны тоглогч 6-т гэсэн давуу байдлыг авчирсан бас сэлгэнээс орж ирсэн Яндон Жамс 7 дахь голыг оруулаад. Тэгээ нэмээд гарааныхнаас их хэл голд авсан саруулт төгс. Хэдрик хийчих байна. Лэрлийн одоо 7 дахь гол нь боллоо. За сая инхлэг бас тэр за солилцоогоор орж ирсэн төвдөн дэрч харагдаж байна. За арын ид бол өнөөдөр ачаалтаа тоглолоо ховдоос л. За энэ хоёр хожигд бол байж болно. Улаанбаатар за сая алдаанд хууц өгж байгаа бах. Хамгаалагчаас очроо бөмбөг таслуулсан шүү. Сауло. За энэ бас бөмбөгөө өөр дөр удаадгүй. Сакинагай. Үдээсэн Сауло. Яг оноо авах боломжтой юм 3 тоглолт байгаа. Тэгээ араас нь хангард дэрэнтэй тоглоно. За тэр хоёр тоглолт нь мэдээж хэцүү. За ихтэй одоо тэр тоглолтуудаас хожуулаад бас форм олцоход яахыг хэлж таашгүй. Тоглогч авсан байна. За хоёр хамгаалагч байсан учраас Яндон Жамс төв рүү оруулсан инхлэг. Одоо 5 дугаар байрт явж байгаа бол Вестерн 10 оноотой, ховд ивлгүүд 9 оноотой, хоромхон 3 оноотой. За Улаангоо манай авч таагүй ингээ араас нь лиг өснөх тийм багуудын оноо амжилт байдал бол нэг юм цаашаа тэмцээн үргэлжлэхээр боллоо. Тэгээд эх 7 хоногийн ажлын өдрүүдэд 5 пүрэв гарагт тоглолтууд болно үзэгчтэй. За 5 гарагт хоромхон ховд ивлгүүд Улаанбаатар эцэг шүглэг хүлээснээр үндсэн цагт 8 тэгийн харьцаатай 9 тэгийн харьцаатай Централ Стадионс баг